Ер нь орон нутгийн сонгуул, их хурлын сонгуул хоёрыг бол хамт явуулах хэрэгтэй. Аль талаас ашигтай. Эдийн засгийн хэмнэлт, тэгээд хүмүүсийн хүн хүчийн хэмнэх. Ер нь бол манай Монгол улс ч юм бол нэг сонгуулийн жил бол ерөнхийлөгчийн сонгуул, их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул гэж бүтэн жил сонгуул хийхээр байгаа таардаг ард юм шүү дээ. Тэгэхээр ядаж хоёр сонгуулийн нэгтгэхэд нэг явуулах ёстой юм байгаа юм. Ер нь 2008 онд бол их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулийг хамт явуулъя гэд хуульчилсан шүү дээ. Тийм учраас ер нь бол одоо бүх юм аян тодорхой болгоё гэдэг үүднээс өнгөрсөн 7 хоногт Арслан намын бүлгийн орол дээр би санал хийсэн. Одоо орон нутгийн сонгуулийн хуулийг барьж авъя. Энийг зэгцэлье гэсэн. Тэгээ энэний дагуу бол ер нь одоо тэр сонгуулийн хуулийг бас янзлах зэгцлэх асуудал шуурхайлаа гэдэг санал нэгдсэн. Одоо бид нэгэнт хамт явуулах хуультай учраас зэгцлэх янзлах юм их байна. Наазах нэгт одоо их хурлын сонгуулийн хуулийг бол 20 дахь дуусгах гэсэн. Орон нутгийн сонгуулийн бол 22 дахь дуусгаар яваа байгаа. Их хурлын сонгуулийн ажлын болон 3 дахь өдөр явуулна гэсэн. Орон нутгийн сонгуулиуд бүтэн сая өдөр явахаар хэвээр байгаа. Их хурлын сонгуулийн хуулинд төрийн албан их хурлын зохион байгуулалт гэсэн сонгуулийн хуулийг, орон нутгийн сонгуулийн хуулинд сонгуулийн хэсэг байгуулахаар байгаа. Гэх мэтчлэнгийн нэгтгэж нийгмөр болгох, нэг ойлгох зүрх зайлшгүй шаардлага байгаа. Ер нь бол ингээд хуулинд төгссөн нөхцөлд бол хоёр сонгуулийг нэг хамт явуулахад бол болохгүй юм ерөөсөн байхгүй. Би бол бүгд маргаан зүгээр яг нэг тийм юм байдаг шүү дээ. За одоо хоёр том сонгуульдаа нэг дор явуулчаад ингэж төлөвлөдөг ч гэдэг. Яг бүх юм хуулиа нэг ойр нэг мөр ойлголттой болоод бүх үжилсийнхаа юм нэг мөр зэгслээд бүр энэ чиглэл рүү орсон нөхцөл ямар ч тийм хүндрэлтэй бэрхшээлтэй юм бол байхгүй.